оногсон нулимсыг ногдож ургасан цэцэг ёо Цэцэг гарсан нүдэнд сар шиг асарсан гэрэл юм аа. Өстөх баяртай байна. Тэгээд бас одоо гал мөрөн жилийнхаа босгон дээр төрийн дээд хөтөлбөрийн хүндэт медалаар аавынхаа дээлийг одоо удаалan одоо цаалууллаа. Тэгээд энэ миний аавын дээл, миний аав ээж 55 настай ертөнцийн мөнхсийг үтсэн. Гэхдээ би үргэлжлэн хүүн болохоор аавынхаа дээлийг өмсөд төр төмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж гадаа толиосоо их баяртай байна. Тэгээд бас аавынхаа дээлийг өмсч ирдэг маань олон сайхан залуучууд дүүнерт маань үлгэр дуурал болох болоо гэж бас бодож байна. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Үнэхээр их баярлж байна. Тэгээд аав маань хэлдэг байсан. Чимээгүй хөдөлмөр л үр дүн ярьдаг юм а гэдэг үгний утгыг өнөөдөр ойлгож байна. Баярлж байна гэлээ. За тэгээд бүгдээрэнд нь одоо хайртай дотныхоо хүмүүсийг нийт Монголынхаа ард түмэнд бүгдээрэнд нь одоо ирж байгаа гал морин жилийн сар шинийн баяртай илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан дайраад ирэхэд далаа шиг дүрэн жаргалтай буцаад ирэхэд булаг шиг ариун ад жаргалтай ганг мөрөн далаа шиг ёроолоосоо ундарч галүүрн гарсан мод шиг үзүүрээсээ цэцэглэж төв их нутгийнхаа дунд инх төр мөнх настай урдуудаа наслаж ухаантай сайхан амьдарч илгээрээ инх сайхан жаргаж төрлөөрөө төвшин сайхан оршихын үлзийтэй сайхан ерөөлийг өөдөөд нь дээш нь дэвшүүлэн барьж айлтгая. Баярлалаа. Сар шиндээ сайхан шиндээрээ. Баярлалаа. Биежиха салаатхад цэжигэн цэвэрлсэн нэгэн ансгаад биежтэйгээ хамтдаа бахын заяанд төрсөн хүмүүний нэгэн урсгаад ёо